Хэл хэл мал гуравтайгаан байхад хэн баян Монгол баян. Монголчууд уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаар замнаад нэжгээд мянга. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлээд 100-ыг ардaan үдээд байна. Тэгвэл энэ 100-ны алдаа оног дэнсэлж мал аж ахуйн салбарыг согтцоор нь хөгжүүлэх бодлогыг мэтгэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс дэмжин хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо төрийн бас байгууллагаас хоньны аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. За бүгдээрээ сайн байцгаана уу, сайхан зусж байна уу? Арга хэмжээг зохион байгуулж байгаа бүс зохион байгуулагч нартай талархснаа илэрхийлье. Бид нар мөн одоо энэ аж ахуйгаа эрхлэх асуудал дээр бас өөрчлөлт гаргах, ахиц дэвшил гаргах, сайн туршлагуудыг дэвшилтэд технологиудыг ашиглах, үр ашигтай эрхлэх ямар боломжууд байна вэ гэдэг талаар хэдүүлээ нэг товчхон саналаа солилцъё гэж. За тэгэхээр энэ зах зээл бол ингээд хөгжөөд байна. Гаднаас бол манай махыг бол авъя гэж байгаа. За 20 цээр одоо янз бүрийн асуудлуудад даван туулах хэрэгтэй байгаа. Зүгээр өөхний хэмжээ өндөр байна. Өөхөө багасмаар байна гэдэг ийм хүсэлтүүд ирж байгаа. Тэгтээ зэрэг туранхай төлөв эсвэл одоо сайхан хураг байхад хурганы махны одоо өөхний агуулмж булуузандаа эзлэх хэмжээ бол бага байгаад байгаа. Энэ нь бол бас биднэрт давуу тал болж байна. Тэгэхээр зэрэг 3-4 жил бэлчээр дээр маллаж бэлчээрээ идүүлж яхаар 6-7 сар одоо маллаад ингээд зах зээлд борлуулах нь бидний одоо бүтээмжийг нэмэгдүүлэх ийм нэг гарц байна. За тэгэхээр тэр гарцыг бид нар яаж ашиглах вэ гэхтэй зэрэг энэ Монгол хураг бол дунджаар намрын жин бол 34 кг байдаг. Амьдын жин. Босго үзүүлэлт маань 36. Тэрнээс бүгдээ дээшээгээ байхад ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараа харах хэмжээнүүдийг авмаар байдаг. За юу гэхтэй зэрэг шилдэг хэлтүүлэгч. Тэгээ шилдэг хэлтүүлэгч нь бол нөгөө шилмэл нутгийн шилмэл омгуудын шилмэл үйлдвэрийн одоо хоныг ашиглах боломжтой байна. Түүнээс гадны нөгөө махны чиглэлийн төрөлжсөн одоо үйлдвэрийн юм уу эсвэл нөгөө уудсан сүлтүүд байдаг юм уу те ийм үйлдвэрүүдийг бид нар хэрэгцээний эрэлзүүлэг явуулаад яг хургнуудаа нэгдүгээр үе дээр нь бүгдийг нь маханд борлуулах юм бол илүү одоо потенциалтай илүү одоо нөгөө жин дарах ийм боломжууд байна. За дараа нь тэр эрүүл мэнд гарч ирэх бах мал эмнэлгийн нэгж гэж байгаа. Энэ нэгжтэйгээ бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Бүс нутгаараа эрүүл харагдаж бидний нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань борлогдох зах зээл одоо янз бүрийн юмнууд маань нэгдэх ийм боломж байгаа. За бөөн төлөвлөх гэж те. Сая нэг хуцсан 68 эм хонь оногдож байна гэж байна. Хоньны бэлгийн бүчлэгийн 2 одоо бэлгийн бүчлэгийн хугацаанд нэг 18 дунджаар нэг 18 орчим хоног байгаа юм л да. Нэг эм хонь нэг орон ороод хээл авч чадахгүй бол нэг 18 орчим хоногийн дараа дараагийн хээл ордог. Тэгтээ зэрэг 2 хээлийн хугацаанд л 80% нь төлөвлөж байх юм бол хуц эм хоньны тоо харьцаа тохиромжтой байна гэж. Тэгэхээр энэ хэмжээ бол нэг хуцанд 35-аас 50 эм хонь оногдох нь хамгийн тохиромжтой гэж. 68 энтер бол бид нэг сунжирсан урт хугацаанд төлөв авна. Том жижиг амьдын жингээрээ янз бүр болно. Намар орлуулахад биднэрт бэрхшээл явж байна те. Гологдлох гэх ийм эрсдэлтэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За Бат Эрдэнэ багштай баярлалаа. Төлөвлөсөн их мал тэжээж, хураг махлуулсан дуршлаг, мал зүйч, бодлого судлалын төвийн захирал доктор Зоригт Баатар. За бидний энэ хуруу махлуулсан энэ арга болууд нь ерөөсөө л одоо маш их энгийн. Ерөөсөө 90 хурагтай эм хоньнуудаа ялгаж гад 45 хоногийн хугацаанд хоногт одоо 250 грамаар л одоо тэжээцээ. За ингэхэд бол нэг хоньд бол нэг дунджаар нэг 11-ээс 12 кг тэжээл ногдоод үндсэн өртөөрөнд тооцох юм бол нэг 14-өөс 15 мянган төгрөгийн зардал гарах. Ийм байдлаар одоо ингэж зохион байгуулсан юм байнамаа. Хонь болгоныг тэжээхэд бэлчээрийн маллагаанд байсан бэлчээрийн зүйнтэй малууд эхний ээлжинд бол тэжээл идэх асуудал бол жоохон явдалтай. Идэхгүй сахил дахиад. Тийм учраас одоо нэг үрчлэн одоо ингэж хошуувчаар тэжээчээд за хошуувчаар нэг 3-4 хоног ингэж тэжээсний дараагаар болоод нь нийт зүргээр нь одоо ингэж нөгөө тэжээлийг онгоцонд өгөө тэжээхэд болоод байдгийг. За энэ тэжээхтэй болоод нь одоо энэ тэжээл тээвэрлэхтэй холбогдсон тэжээлийн үр өгөөжийн хувьд болоод нь одоо бид нэр энэ агрохи тэжээлийн үйлдвэрийг одоо ашиглаж энэ нь одоо их үр дүнтэй байсан гэдгийг бас хэлхэн зүйтэй байгаа гэж бодож байна. За хурганы одоо төрөх үеийн жин бол нэг дунджаар нэг 4.5 кг жинтэй байсан. За энийг 2 сартай үед нь одоо ингээд хэмжиж игнээд үзэхэд бол 15.3 кг гээд ихчлэнгээр 5 сартай хурганы жин бол 31-ээс 45 кг жинтэй болтлоо ингэж
өсөж байж байна. За ийм байдлаар одоо ингээд бойжуулж маллахад одоо 7.5 сартаа амьдын жин дунджаар 46.6 кг хүрч дээд нь бол нэг 50 кг хүрэх одоо ийм боломжтой нь бол судалгааны явцад бүрэн харагдсан юм аа. Эхийг нь тэжээж малсан хургыг одоо ердийн малгааны нөхцөлтэй ингээ харьцуулж үзэхэд ердийн хург бол 7.5 сартаа нэг 34.8 кг жинтэй байдаг бол эхийг нь тэжээж малсан одоо хурганы амьдын жин бод нэг 46.6 кг буюу нэг одоо 10 орчим кг-аар ийм зөрүүтэй байна. 2022 онд Баян-Хонгор аймгийн Баян-Цагаан сумд хийсэн туршид судалгааны ажлын үр дүн юм байгаа. За ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За одоо хоргоны өсөлт тэжээлийн нөхцлөөс хамаарх нь Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургуулийн техникийн эрхлэгч доктор Эренцэн Анд. Тэгэхээр энэхүү судалгааны ажлын гол зорилго нь бол ерөөсөө хоньны махан ашиг шимийг бүрэн ашиглах, хоньны аж ахуйн эдийн засгийн ач холбогдолыг сайжруулах ийм зорилготой байгаа. За бид нар энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд буюу судалгааныхаа ажлыг хийхдээ нэгдүгээрт бол бид нар Монгол болон Дорпор хээлтэй хонио өгтүүлэн тэжээсэн. За дараа нь бол Монгол хоньныхоо хургыг, Дорпор хоньныхоо хургыг, мөн Дорпор Монголын F1, F2 хургуудаа бид нар өсгөн бойжуулах тэжээх ажлуудыг хийсэн. Харьцуулсан судалгааг бол за 1 сараас 6 сарын хүртэлх хугацаанд бол хийсэн. За ингэхдээ туршилтын нэг бүлэгт бол 50 хургыг бол сонгож аваад тэжээгээд явсан. За хоньныхоо тэжээлд бол хадлагын өвс, хүчит тэжээл, за эрдэс долооцыг бол ашигласан байгаа. Судалгаанд хамрагдсан хургууд бол Монгол үйлдвэр, Дорпор үйлдвэр, за Дорпор Монголын Ирлиз, за 50, 75, 87.5 болоо 100% ийм хургууд бол хамрагдсан байгаа. За бид нар судалгааныхаа ажлыг явуулахдаа хургийнхаа тэжээлийг яг нормонд нь бодож ер нь бол тооцсон. За тэгээ хяналтын бүлэг бол зөвхөн бэлчээрээр маллагдаад туршилтын бүлэг маань бэлчээр дээр нэмэгдэл тэжээлээр бол тэжээгдэжсэн. За тэгээ усаар тогтмол хангаад ажилласан. За ингээ амьдын жинг жинлээд өсөлтийг бол тооцсон байгаа. Тэжээсэн хоньны хувьд бол туршилтын хоньны амьдын жингээс тэжээсэн хоньны амьдын жин бол сүргийн дунджаар 2 кг-аар илүү байгаа. За гэхдээ энэ нөгөө 50 хоньыг сонгоод аваад тэжээсэн учраас энэ сүргийн маань дундж бол янз бүр. Хургаа бол сүргийн дунджаар авж байгаа учраас сүргийн дунджаар гарч ирсэн тоо. Хэрвээ бид нар одоо юу гэдгийг сайнуудаа ялгаад үзүүлэх юм бол өшөө илүү үр дүн гарна гэсэн үг. Тэгэхээр хамгийн доод боломж ямар байна вэ гэдгийг л та бүхэнд харуулах гээд байна гэсэн үг. Нэгсэнтэй үүнээс илүү цаашаа боломжууд бол байгаа, үр дүнгууд бол гарцсан байгаа гэсэн үг байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Мал аж ахуйн салбарын хоньны аж ахуйн эдийн засгийн хэрэглэлтийг нэмэгдүүлж, богино хугацаанд хэрхэн өндөр ашиг шим хүртэж болох талаар зөвлөлдлөө. Мөн хоньыг хурганд нь төлгөний жинд хүргэн боожуулах үр дүнтэй малалгаа арчилгааны талаарх сайн жишг. Энэ чиглэлд хийгдсэн дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ололттой талуудыг хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Улаан аймгийн Хангал сумын 2 дугаар багийн малчин Эрдэнэ уулган эрт төлөвлөсөн хураг илүү ашигтай гэдэг ийм илтгэлийг бидэнд тавьж өгнө. Эрт төлөвлөхөөр яадаг юм бэ гэдэг үндсэн санаа маань гарч ирж байна. За 2 дугаар сард төлөвлөсөн хураг 5 сарын настай болно гэдэг маань нэг наадмын дараачаас эхлээд 5 сар хүрэхээр ихээсэн салгана. Тэгэхгүй бол эр хураг 5 сар гараад хонь хөөгöd эхлэн. Тийм болохоор зайшгүй яалтаа салах хэрэгтэй болно. За тэгээд эрт хургнаас салсан хонь хүчээ их эрт авна. Сүүн нэг 21 хоногоос 1 сарын хугацаанд бүрэн ширгэн. За тэгээд үндсэн дараагийн өвлийнхөө бэлтгэлд эрт залгаж байгаа учраас их малдаа сайн гэсэн үг ээ. За эрт тарах хүчээ авсан хээлтэгч хонь маань дараа жилийн 1-р сарын сүүл 2-р сар гэхэд төлөвлөхөд жилв сайтай хүчээ алдаагүй төлөвлөдөг. Ер нь бол малчин бид нар бүгдөө л мэдж байгаа. 2 сарын 1, 2 сарын 10-д хүртэл бол ер нь ямар ч мал хүчээ алддаггүй. Тухайн жилийнхаа намрынхаа хүчээр орж идэг. Тэгэхээр товд сайхан төл авъя, жилвтэй сайхан төлөвлүүлэх гэвэл хонио эрт төлөвлөх нь хамгийн үр дүнтэй.
Энийг гэхдээ би бодоод олцсон юм биш. Би хуучин Хончин Баатруудын арга туршлагын тухай ном нэлээд сөгсөн. Эдгээр хуучин нийгмийн үед бол ажилтаа сайн малчин бол 2 дугаар сард бол хонио төлөвлүүлээ дуусгацсан байдаг байсан юм байна лээ. Тэгэхээр энэ арга туршлагыг бол сэргээж одоо өөртөө туршаад ингээд явж байгаа гэсэн үг ээ. За баярлалаа. Хоньны махны ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж гетрозисыг ашиглах нь Монгол Genetics Service компани захирал Баттулга. За баярлалаа. За ингээд дараагийнхаа илтгэлд орё. Ийм бодлогыг ер нь улс их оронч ярьж байгаа малчид их хүсэж байна. Энэ жилийн зууд дорхон. Инхлээр зөв зөвөр Дундгой аймгийн Сайн цагаан суманд амьдарч байгаа малчин залуу Сангиа Насаа гээд 2 залуугийнхаа хэрэгжүүлж байгаа туршлага дээрээс ярихад нутгийн Монгол хүнийг манайхаас авсан өсвөр насны хуцаараа хээлтүүлээд гарсан төлөө тэр жилдээ маханд борлуулж байна. А тэнд бол яг ихний ээлжинд ялах төлдөө гүзээний идэвхийг сайжруулах тижэл өгч байгаа. Тэрнээс хойш бол нэмэлт тижэлгүй байгалийн бэлчээр ашиглаад явхад намар 10 сар 11 сар нядлахад дундаж нь бол 25-аас 26 кг-тай голуузыг бэлдэж байна. А энэ юу хэлж байна вэ гэхээр зэрэг 25-26 гэдэг бол зарим газрын нутгийн 90 хоньны голуузны дайны эмийг 8 сартай хургнаас авна гэсэн. А тэр 90 хонь болтол 4-5 жил мална гэдэг маань цаг хугацаа хүч хөдөлмөр эдийн засгийн асар их юм зарж яаж 27-8 голоос авдаг бол хавар эртөллүүлээ намар нядлаа гэдэг чинь одоо байгалийн бэлчээр нэг жоон зүйлийг ашиглана. Ээжийнхаа хөхийг хөхнө. Ингээ ажлахаа малгааны зардал багтаа, тижээлгийн зардал багтаа тэрүүнийг 15 мянгаар зарахад нэг хураг үндсэндээ 600 мянгаар зарагдаж байна гэсэн. А 600 мянгаар нэг хурганы мах зарагдана гэдэг маань нутгийн үйлдвэрийн бараг 3-90 хоньны махны үнийг өгч яана гэсэн ийм үр дүн харуулж байгаа. А ингэлээр зэрэг олон мянган малтай биш 300 их хоньоо сайн тижээгээд онд оруулаад намар нь хээлтүүлээд гарсан төлөө 100% боожуулаад 300 хаврага намар зах зээл борлуулъя гэж бодоход нэг хурганы голуусны дундаж 25 кг гэж үзэх юм бол 15 мянгаар борлуулахад 112 сая 500 мянган төгрөгийн орлого олох ийм боломж байна. За 112 сая төгрөгийн орлого олж байгаа малчин 12 сая төгрөгөнд 300 их хоньныхоо нэмэлт тижээлийг худалдаад авахд ерөнхийдөө Монгол хонинд бол алганы онгот будаа өгтөл нүдэн сэргээд ирдэг гэж шүү дээ. Тэгэхээр 12 сая төгрөгийн тижээл бол 300 их хонинд бол өвөлжингөө хаваржингаа идэх боломжтой тижээлийн нөөцийг бүрдүүлнэ. Ингэснээр малчин хүн тооноос чанар руу шилжиж өрхөө орлого ашиг нэмэгдэх, эрүүл махаар хүнсний хангамжийг нэмэх ийм давуу тал бий болж байна гэдгийг боддоор наруулсан жишээ байгаа шүү. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Энэхүү зөвлөгөөнд оролцсон малчид төлөөлөгчид цаашид малын тоо бус чанарыг чухалчилж, бэлчээрийн даацыг бууруулах тал дээр онцгой анхаарах шаардлага бийг салбарынхан онцоллоо. Мөн богино хугацааны үр дүнтэй маллагын ачаар Монгол хонь, Монгол хурганы махыг дэлхийн зах зээлд гаргаж, түүнээс малчид өндөр ашиг шим хүртэх зөв шийдэл боломжийн талаар хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа хэмээн сэтгэгдлэн илэрхийлсэн. За өнөөдөр хоньны аж ахуйн эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнд 21 аймгийн хөдөө аж ахуйн 270 сая хүмүүс одоо өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Хоньны аж ахуйн эрхлэгчдийн зөвлөгөөний зорилго цаашдаа Монгол улсын хоньны аж ахуй яаж хөгжих юм бэ? Ямар чиг хандлагатай явах юм бэ? Дэлхийн зах зээл хаашаа явж байна? Манай Монголд ямар потенциал байгаа вэ? Энэ талаар бид нар ярилцлаа. Бид төр засгаас их хэрэгжүүлэх ажлууд олон байгааг бид нар энд ярилцлаа.